3 сарын 1-ний нэг болчих. Уулын гутлаа өмсөд ганцаараа уул хатанд аялах чинь алхах чинь. Тэгээд үдээсээ сайн үдэх хэрэгтэй. Хол газар явахын тулд бэлтгэлээ сайн базаахын тулд үдээ сайн үдээд өчигдөр орой 12-т суугаад өдөр 14 цагт Марсиад ирсэн. Тэгээд өчигдөр жоохон дэлгүүр явж хүнс аваад оройн жоохон ном уншиж тэмдэглэл хөтлөж аваад эрт унтсан. Өглөө эрт босч буцгүй 7:30 болчиход хотор жоохон цугаалж агаад одоо тэгээд байгалийн гоё газар руу явах чинь. Ганцаараа явж байгаа, нэг ном цонхолцсон, ус авсан, тэмцэнэ нэг цаг алхаж хүрэх газар. Автобуснаас дуугаад тэгээд очиод 1-2 цаг жоохон ном уншиж тэмцээ суун гэж бодож байна. Дөрөв хүнтэйгээ нэгтэйчүүдийн хостел болсон. Амар гоё хостел надад амар таалагдсан. Энэний янз бүрийн тайруудтай. Тэгээд дотроо гэрэлтэй хөшгөө ингээ хаачдаг. Гөрөөтэй юм шиг. Okay, let's go hiking. За одоо нөгөө алхах уул руугаа энэчнээс нэг автобусанд суугаад 27 минут явна. Амар гоё нартай байна уу. Гадаа бас нэлийн дулаахан далхан мэддэг юм давхар хөтөлтэй гараад ирсэн. Бараг доторх ноосон цамцай. Тайлт юм уу хүмүүс ч өөр биш шүү дээ. Хүмүүс ер нь бүтэнсэ өдөр болохоор ер нь алхах юм байна. Ганцаараа эзүүхээр талд ганцаараа явж явах үедээ гэсэн чинь ашгүй олон хантай юм байна. Нийтдээ 1 цаг алхана гэж байна. Миний очих байгаа газар хүртэл. Берлинээс гарахад нэмэх 3 бороод амар бүрхэг байсан. Тэрэн шигээ санаад ирсэн чинь яг 100 байна тхүү. Би сая давхар салхиныг үрчигдээ дотроо ноосон цамцтай байж байгаа алхаж байгаа юм чинь гэж бодоод гадуур хувцсанд бүгдийг тавилчлаа. Тэгээд зүгэлжлээ. Жохон сүдэр даарж магадгүй гэд цамцаа орох авчлаа. Тэгтэр нь даарахаргүй юм байна уу? Яг нэмэх 20 градус байна. Энэ уулын цаана газар дунд нэгсийг харах хэрэгтэй. Энэ бүр хаднууд нь хүмүүс явсаар байгаа бүр гөлчийгөөд амар мөлчөр болсон байна. Тэр доошо буух хэрэгтэй. Одоо би нэг хүссэн газар руу очиход бол амар хэцүү. Одоо энэ дээр нэг гинжнээс барьж байгаа амар том хадны цаагуур явах хэрэгтэй юм байна. Жохон очроо үсцэн. Сая нэгээр ингэж бууж ирлээ. Хад исэн нэг сансныг бодоход хэцүү байсангүй. Энэ өдөө өвчтөд өдрийнхээ хамгаалтыг зүүчээд сая хад руу аялсан нэг алхсан. Хаданд зүгтсэн. За энд болохоор хаданд авирцгаад юм байна. Энэ өргөл рүү би зүгээр энэ уулаараа л алхаа явчихна да. Гадаам гоё. Нөгөө нэг хөдрөн гэдгээ мустаад ганцхан бодож байна. Суусан чинь
Ирсэн бол амар хайруулаад байна тэгээд иргэдээр ирсэн байж байна. Шалдан хүмүүсийг харуулж болохгүй. Бикинийг өмсөд гад гой намайг ном уншиж авах суучих. Нар яг одоо энэ нуулын цаагаараа уншиж авах суучих гэж бодчих. Нэрэн энди юм харуулж болж байгаа ч юм уу ч юм. Тэгтээ бүр амар нарцаараа ингээд хөлс тэр чихтэй подолт маань тэгээ бүр тэр чихтэй шалгана. Надаа ирээдээр цаа жоохон хатагаа тэгээ сууж байна. Гутэн байна. Ном уншингаа амсах гэж юм. Бодол клевч өөрөө хатсан чинь нөгөө хөлсөн яг нөгөө хатчихдээ байна. Нөгөө багалтаад бодолт нь гайгүй хатчихлаа. 5 минутын дараа хөдлөө. Нар ерөнхийдөө гаргачлаа. Нэг цаана нэг хоолны газраас нь тэнд очиж кофе уучих гэсэн. Сүлжээ хоноод буцах рут маань харагддаггүй. Энэ уулыг давж ирсэн тэрнгээрээ явах уу? Ийшээ яваа зам байгаа юу гэдгийг мэдэгддэггүй. Жохон далайн иргэн тэнд очиж татаад газраас яаж явах харахаас. Ингээд Google Map дээр 7 минут алхна гэж байгаа болох шиг нэг уулын зам болохоор alles gut. Уулын зам Франц дэжиж Герман нарыг ирсэн аа. Уулын зам болохоор жоохон удаан алхах нийт бараг 20 минут алхах байхаа. Ингээд тасгнаар нь алхаж байна. Та өмөрцөн чинь бүр Монголоо санчлаа. Подолк маань хатаагүй ч идэл. Дараагийн хувцас маань дахиад мөрчлээ. Одоо ийшээ нэг замгүй хадаар алхах хэрэгтэй. Замгүй газар заммаар энэ хад руу гарах гэж байж байна. За бой да. Замгүй газараа гараад ирсэн. Буух газар байхгүй. Амар сул чулуунууд. За ингээ уулнаасаа буугаад ирлээ. Одоо жоохон ой модтай өдрийн хоолоо идцгээе. Түрүү өсдөг замаар нь хүмүүс яваад амар хантайсан. Энэ зам бүр хүн байтга нохоо байхгүй. Жоохон айгүй л юм байна. Ганцаараа юм газраар явах. Хайкинг хийдэг замаа бичээ. Юм жоохон өксөр хатаар дэш өсдөг. Сулчулуу жоох ихтэй. Тэгээ энэ хатан дээр улаан тэмдэгнүүд тавьсан байдаг. Улаан тэмдэг дагч яваад хот руу гардаг. Тэнд талаа харагдаж байна. Газар дондоо ингээс. Одоо тэнд харагдаж байгаа хотоос суух ёстой автобусанд. Одоо энэ хот руугаа
15 минут гэж байна. Яг үнэндээ зам нь нэг иймэрхүү болохоор энэ 15 минут биш нэг 25 минут л болох байх. Одоо хот сүрэн ороход 5 минут алхах үлдсэн байна. Тэгээд одоо ерөөсөө ахиж нэг хүлрэхгүй байх гэж бодоод хүлэрсэн хувцас солих гэж байна. Одоо болт маань хатцсан. Одоо тэгээд энэ хувцас тайлцахад бол болчих واخ. Хатаасан малайхан хувцас солиод өмсчлөө. Тэгээд ноосон цамц маань хүлэрсэн марцсан байгаа болохоор одоо салхины амгаалтай хүрч өмсч нугасаа арай болж цаг 5:09. Сайн алхлаа. Хэдэн алхам хийсэн байна. Энд дээр гарч ирээ. Чинээс автобусанд суугнэ. 3 минутын дотор автобус ирэхээр буудлын хааны 80 навдал байх хэрэгтэй. Of course some should. Нэг хөлбөмбөгийн байгаа шиг байна том ганц. Mercredi, il va faire plus. Stones. Хитэ. За ингээд хайкинг дэй дуслаа. Орж усан дорчоод оройны хоол үзчихэд нэг бир ууз очоод тэгээд хутлаа маргааш өглөө эрт бас давлаа эргээр алхах гэж төлөвлөж байна. Гэтэ маргааш өнөөдөр нөгөө нэг уцсгүй гарцсан маргааш болохоор уцтаа гараад жоох стори хийгээд тэгээ авах гэж бодож байна. Bye.